За өнөөдөр ингээд хууль зүйн байнгын хороо манай төрийн байгуулалтын байнгын хороо нэг юм тодорхойгүй асуудал хилцээд байгаа юм шиг хилцэхгүй байгаа юм шиг сууж байна л та. Бид нар бол зарчмаа барина. Үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт бол эцсих гэж ярьж байгаа. Тэгвэл өнөөдөр бид нар одоо хилцэхээ сууж. Гишүүдээс олон янзын санаа бодол гарч байгаа. Үүнийг дагаад манай ард иргэд ч гэсэн олон янзын эргэлзээ ойлголттой байна. Үгүй харахгүй шүү дээ. Цэц өнөөдөр энэ болго юунаас болж ийнг бол би шууд цэцээс болж байна л гэж хэлнэ. Ер нь бол нэг зүйлийг бол анхаарах ёстой. Цэц бол одоо үндсэн хуулийн шүүх мөн үү? Цэцэн шийдвэр эцсийн хүү эцсих гарна. Тэгтээ цэцгийн дээр үндсэн хууль байгаа. Тэр цэцгийн дээр байгаа үндсэн хуульд чинь төрийн эрх барих дээд байгууллага нь улсын их хурл мөн гэж заасан. Хууль тогтоох эрх мэдэл бол халдшгүй шүү. Улсын хурлын үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхүүд бол халдшгүй шүү. Энэ дээр ямар нэг ойлгомжгүй байдал үүсгэж, маргаан үүсгэж нэг шийдвэр гаргачаад олон нийтэд хилцүүлэг талцал үүсгээд ингээд их хурлын буруутай юм шиг ийм байдал үүсгээд байгаа би шууд цэцгийн буруу гэж үзэж байгаа. Яагаад тэр дунд суудлын уралдаанаар шийдэх ёстой асуудал, их суудлын уралдаанаар шийдэх ёстой асуудлыг хольж шийдэж байгаа. Тэгээ хоёулангийн төгжээ ичиж байгаа. Яагаад эцсих гээд. Тийм бол бид нар одоо тэр асуудал нь яагаад яриа сууж байгаа. Гэтэл энэ цэц чинь яг адилхан үндсэн хууль дээр 1992 оноос шийдвэр гаргаа явуулсан. Одоо ингээд үндсэн хуулийн цэцээр улсын хурлын гишүүдтэй холбоотой хэлчихсэн зөндөө олон кейсүүд байна. Улсын хурлын гишүүн төр мандах үндсэн хууль зөрчсөн байна гэж гаргаж ирсэн байна. Улсын хурлын гишүүн элбэгдөрж, гамбол, санжаа сүрэнгийн зориг, улсын хурлын дараа гончигдорж, нямдорж гэх хүмүүсийн талаар зөндөө олон шийдвэр гарч ирсэн. Гэтэл жишээлбэл одоо эндээс нэг жишээ авахад Монгол Улсын хурлын дараа цэндийн нямдорж үндсэн хууль зөрчсөн хэсэг түүнийг огцруулах үндэслэл байгаа хэсэгт талаарх маргааныг хянан шийдвэрлсэн тухай гэж дүгнэлт гаргаад жишээлбэл энэ дүгнэлтэн дээрээ Улсын хурлын дараа цэндийн нямдорж улсын хурлын бүрэн эрхэд удаа халдаж Монгол Улсын үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь түүнийг улсын хурлын даргын албан тушаалаас огцруулах үндэслэл болно гэдэг. Ингээд тодорхой шийддэг, маргааныг шийддэг, хуулиа баримталдаг үе манай цэцэд байсан байна. Өнөөдрийн энэ бүх маргаан бол энэ нэг цоожинд оруулж хаяад их хурл шийдэж болохгүй хүрээнд их хурлыг ингэж түлхэж хаяад өөрсдийн эрх мэдлээ зүй зохистой цэцэд маргаан хян шийдвэрлэх тухай хууль болон цэцгийн тухай хуулиа хэрэгжүүлэхгүй хайцны үр дагавар яригдах асуудал зөндөө байгаа. Тухайлах юм бол цэцээр шийдвэр гарсны дараагаар тухайн гарсан тушаа шийдвэрийн үр дагавартай холбоотой зохицуул цэцгийн хуульд байгаа шүү дээ. Энийг одоо хэн ч ярихгүй. Ингээд нэг ийм ойлгомжгүй байдал үүсээд их хурл дээр өөр нь асуудал авчирч наагаад байгаа нь бол цэцгийн буруу. Ингэж үзэж байгаа би бол. Тэгээд тэр хуралдааны тухай одоо нэг цэцгийн тэр нэг дүгнэлтэнд дурдгдсан хуралдааны тухай асуудал яриад байгаа шүү дээ. Бид нар бол юу хариуцлагатай байх хэрэгтэй. Би бол тэр хуралдааны танхимд өөрийн биеэр сууж исэн. Тэр шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцсон. За тэгээд улсын хурл буруутай гэж үзэж байгаа бол тэнд сууж исэн хүмүүстэйгээ хамт миний бие хариуцлага хүлээмээр байна. Нэг аргалаад юм уу, нэг хүнийг түлхээд юм уу, худал үнэ хууль тайлбарлаад юм уу, энэ юмнаас бултаа зайлаад явъя гэсэн бодол алга. Гол өнөөдөр бид нар бодох ёстой зүйл цэц ингээд цаашдаа хэм хэмжээгээ даваад үндсэн хуулийнхаа хэм хэмжээг сахиулах үүргээ бусад хууль тогтоомж болон нийт урдан тогтоосон жишг манай ерөнхий хуулийнхаа үндсэн 10-наас гажаад ингээд гаргаад ах юм бол улсын хурл болон парламентын энэ эрхийн асуудал цаашаа юу болох юм бэ? Ийм учраас цэц өөрөө шийдвэр гаргах болгонд хариуцлагатай байж дунд суудлын уралдаанаараа шийдэх асуудлаа дунд суудлын уралдаанаараа их суудлын уралдаанаар шийдэх асуудлаа их суудлын уралдаанаараа шийдэжмээр байна. Бүгд өөрсдийнхээ үүргийг гүйцэтгэмээр байна. Цэрэн цээжиндээ бүрэн бөхсөндөө. Бүгд өөрсдийнхээ хийх ёстой үүргийг хууль зүйн дагуу үндсэн хууль заасны дагуу хэрэгжүүлэх ёстой.